хүний папиллома вирусын эсрэг вакцин бол дэлхийн 150 нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнуудын 150 улс оронд хийгддэг. За өнөөдрийн байдлаар бол эрэгтэй эмэгтэй хоёр хүүсэндээ бол 79 улс буюу 50% нь энэ вакциныг хийж энэ шалтгаанаас үүсэх өвчлөлийг урьдчилан сэргийлж явж байна гэж. Монгол улсын хэмжээнд үндэсний 23 оны 12 дугаар сарын 27 оны Монгол Улсын засгийн газрын тогтоолоор үндэсний дархлаажуулалтын товлын вакцинд хамруулсан. Энэ маань юу гэхээр энэ 11 настай хүүхдүүдэд нэг удаа дархлаажуулалтаар хэд энэ юуны хүний папиллома вирусын өвчлөлийг хамгаалах дархлаажуулалт нь хамруулна гэж. Үүнийхээ үр дүнд ч гэсэн бид бүх эрүүл мэндийн анхан шатны байгууллагууд дамжуулан 11 настай эрэгтэй эмэгтэй хүүхдүүдтэй энэ вакцинуудыг хийхээр бэлтгэл ажлыг хангаад явж байгаа. Дэлхийн 200 гаруй улс оронд жишээлбэл эрэгтэй эмэгтэй хүүхдүүдэд энэ папиллома вирусын халдвар нь үтрээ, бэлгийн уруул, шодой, ам хоолой, умаа үзүүний хор тавдрыг үүсгэдэг нь тогтоогдсон. Тэгэхээр энэ өвчлөлөөс бол энэ хүний папиллома вирусын вакциныг хийлгэснээр одоо 15 жилдээ 93% дархлаажуулалтыг тогтоож чаддаг. Тэгэхээр бол манайхны ойлголтоор бол одоо хүүхдүүд 11 настай охтуудад хийх зэрэгцээгээр эрэгтэй хүүхдүүд бас 11 настай эрэгтэй хүүхдүүдэд хийх юм бол түрүүний хэлдэг хүзүү, толгой, залгуур, чих, хамар холоо, толгой, за нөгөө шодой, бэлэг эрэхтэн тийм ээ. Энэ бүх үүсүүдээр гарч байгаа энэ хавдрууд тараагч болон энэ хавдруудыг урьдчилан сэргийлж чадах ийм одоо вакцины талаар өнөөдөр ярьж байна гэж. Тэгээ уг вакциныг Монгол Улсын засгийн газар 2023 онд Америкийн нэгдсэн улсын Merck Sharp үйлдвэрийн Cardisal гэдэг 4 цент гэж хамгийн сүүлийн үеийн дэлхийн улс орнууд худалдаж явдаг. Энэ вакциныг худалдаж авч Монгол улсынхаа иргэдэд хүүхдүүдэд энэ тал дээр вакцинжуулалтыг хийхээр худалдан авалтыг хийгээд байгаа. Хуучин бол хүүхдүүд иргэд маань аав ээж маань одоо иргэд маань өөрсдөө хүүхдээ хамгаалахын тулд энэ вакцинаар гадаад орн руу явж $99-120 өртөгтэйгээр хийлэгдэг байсан. Одоо биднээс товлолт вакцинд авчирсан учраас энийг одоо шууд худалдан авалтыг хийгээд товлолт вакциныхаа хүрээр 11 настай хүүхдүүдэд одоо үндгүүгээр зохион байгуулалтыг хийж гэж байгаа. Хэрвээ товлолт вакцинаасаа энэ вакцинаасаа хоцорсон тохиолдолд магадгүй энэ товлолт вакцинд хийгдэггүй тохиолдолд дараа нь бол иргэд өөрсдөө мөнгөөн төлөөд сайн дураараа энэ вакцинд хамрагдах боломж гарна гэсэн үг. Энэ Америкийн нэгдсэн улс үйлдвэрлэсэн энэ папиллома вирусын 6, 11, 16, 18 дугаар хэв шинжийн эсрэг энэ вакциныг дэлхийн эрүүл мэндийн байгууллага одоо хүлээн зөвшөөрс батламжаа олгосон вакцин байдаг. Тэгэхээр бол одоо гадуур яваад байгаатай адилхан энэ одоо хүүхдийг жирэмслэлт нь одоо нөлөөлдөг, төрөлтөнд нь саад учруулдаг, хавдар үүсгдэг гэх мэтийн янз бүрийн ташаа мэдээлэл бол одоо ордос ташаа мэдээлэл. Тэгэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 160 гаруй улс оронд хийсэн судалгаагаар энэ гаж нөлөө бол одоо илрээгүй гэдгийг албан ёсоор хэлж байгаа. За энэ болон вакцины найрлаганд бол үндсэн үйлчлэгч бодисоос гадна туслах бодисууд бол агуулгаддаг. За үндсэн үйлчлэгч болсон эмчилгээний одоо үндсэн үйлдэлээ үзүүлдэг бол туслах бодисууд нь бол тухайн эмийг докторжуулах, эмчилгээний идэвхийг хэрэглэхэд тохиромжтой болгох, за бид шимэгдэлтийг нэмэгдүүлэх одоо тухайн үндсэн үйлчлэгч бодисын үйлчлэлийн идэвхийг одоо нэмэгдүүлэх зэрэг янз бүрийн зорилготой ордог байгаа. За эмийн технологийн дагуу бол туслах бодисуудыг сонгож авахдаа илүү тухайн одоо бодисын физик химийн шин чанарт суйрлаад маш удаан хугацааны судалгаа шинжилгээний дүнд одоо сонгодог байгаа. За хүний папиллома вирусын эсрэг вакцинд бол натрийн хөнгөн цагааны гидрокси фосфат сульфат, за натрийн хлорид, элкстадин, полисорбид, натрийн борот, тэгээд тарилгын ус гэсэн ийм туслах бодисууд бол агуулгаддаг байна. Ер нь бол докторжуулагчаар орж байгаа туслах бодисуудын хувьд бол илүү тухайн одоо ийм болон вакциныг хадгалах хугацаанд нь бол
тэдгээр одоо вакцины чанар аюулгүй байдлыг алдагдуулахгүйгээр хадгалах одоо ийм үүрэгтэй байдаг. За энэ дээр бол бас доктортой чанарын судалгааг нь хийдэг байгаа. За энэ вакцинд орсон бодисууд нь бол зөвхөн одоо вакцинаас гадна бас маш олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдэд за эмүүдэд бол туслах бодис болгоор зорилгоор хэрэгэлдэг. За энэ нь бол ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. За вакцины найрлагын туслах бодисоор орж байгаа одоо энэ бодисууд нь зөвхөн вакцинаас гадна за эмэнд за мөн одоо хүнсний бүтээгдэхүүнд, гоо сайхны бүтээгдэхүүнд бол бас одоо орсон байдаг. За тухайлах юм бол одоо полисорбитийн хувьд бол маш олон төрлийн антибиотик өвдөлт намдах эмүүдийн найрлаганд бас ордог. Хөнгөн цагааны гидроксидын хувьд бол бас одоо яг ийм төрлийн бодис агуулсан эмүүд бол байгаа. Жишээлбэл одоо хүчлэгийг одоо бууруулах алмагэл ч юм уу эдгээр эмүүдийн бол хөнгөн цагааны эслийн найрлагатай. За ерөнхийдөө маш олон вирусууд хүнд бол халдвар үүсгэдэг. За папиллома вирусын гол одоо аюул нь гэвэл хавдар үүсгэдэг вирус гэдэг таардаг. За тэгэхээр зэрэг одоо хавдар үүсгэх гэхдээ энэ хүний папиллома вирусны умаах үзүүний, өтрээний за тэгээд эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдэд бол одоо бэлэг эрхтний, шулуун гэзний болон залгуурын хавдар гэдэг маш олон төрлийн хавдрыг үүсгэдэг. Түүнээс гадна хавдар үүсгдэггүй ч гэсэн маш тийм хархаг хэлбэрийн халдваруудыг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл бэлгийн замын үү зэрэг юм халдваруудыг үүсгэдэг учраас энэ халдварууд нь эрэгтэй эмэгтэй хүүсэнд бол нэлээд жигэд тохиолддог. За тэрэн дотроос папиллома вирусын маш одоо өндөр хавдар одоо үүсгэх өндөр эрсдэлтэй яг өнөөгийн миний одоо судалсан судалгаагаар 15 өндөр эрсдэлтэй вирусын хэв шинжүүд байна гэж үздэг байна. Тэгэхээр зэрэг эдгээр вирус маань одоо хүний биед орж ирээд хамгийн гол нь бэлгийн замаар дамжаад ороод ирэхдээ шууд одоо састыг нэвтрээд хамгийн суурин мембран руу очиод одоо хөгждөг. За суурин мембранд очиж хөгжсөн үеэсээ эхлээд доороосоо эхлээд тэр олон давхарга эсүүдийг халдварлуулад явцдаа өөрсдөө хөгжөөд эргээд одоо салстаар одоо бүрэн төгөлтөршиж гарч ирээд бусдад халдвар тарах эрсдэлтэй байдаг. За тэгэхээр зэрэг энэ үед уг нь бол хүний биед давхлааны хариу урвал явагдаад тэдгээрийн эсрэг одоо давхлааны урвал явагддаг боловч энэ вирусын халдварын энэ удаан хугацаагаар шинж тэмдэггүй явагдсантай холбоотой одоо энэ эсүүд маань одоо хавдарч шилжих эрсдэл байгаадаг. Тийм учраас энэ вакцинжуулалтын үр дүнд тэдгээрийн эсрэг үүсэх давхлааны урвалыг эрчимжүүлж илүү үр дүнтэй болгох зорилготой буюу үүний үр дүнд халдвар биеэс бүрэн зайлуулагдах боломжтой байдаг. Тэгэхээр зэрэг вакцины нөлөөгөөр тухайн одоо вирусын эсрэг хүний биед өрнөж байгаа давхлааны урвал улам эрчимтэй явагдаад хизээ нэгэн цагт тэр өндөр эрсдэлтэй вирусууд гаднаас ороод ирэхэд тэдгээрийг бүрэн эсэргүүцэж өвчлөхгүйгээр халдвар үүсгчийг биеэс одоо гадагшлуулах, зайлуулах боломжтой. Энэ утгаараа хавдраас сэргийлэх боломжийг одоо хүндрэлтэнд олгож байгаа. Тэгэхээр зэрэг энэ халдварын хувьд гэвэл маш удаан хугацаанд одоо шинж тэмдэггүй явагддаг. Ялангуяа тэр одоо бэлгийн замын салстын суур давхаргаас эрсдэлтэй учраас зарим тохиолдолд бол шинжилгээгээр илэрхгүйч байх эрсдэл байдаг. Тийм учраас бас олон улсад бол өндөр мэдрэг одоо PCR шинжилгээг тийм ээ зөвлөж байгаа бөгөөд энэ арай эрт илрүүлэх боломжийг олгож байна. Тийм учраас илэрхгүй явж байгаад нэг мэтгэд л одоо хавдар шилжчихсэн байдаг учраас юуны өмнө одоо урьдчилан сэргийлж энэ халдвараас сэргийлж бид нар энэ одоо хавдраас сэргийлэх боломжтой болно гэж бодож байгаа.